За оройн төргий. За энэ удаагийнхаа лайваар өнөөдөр их сэтгэл хөдлөм гоё өдөр байлаа. Тэгээд энийгээ та нартай хаваалцах гээд ороод ирлээ. Нэг зүйлийг их анзаарлаа. Өнөөдөр маш олон эмэгтэйд миний дотоод цор ганц эмэгтэйлэг дүр гэдэг хичээлээ орсон. Тэгээд эндээс ухаарсан, сонссон, ер нь хүмүүсээс эмэгтэйчүүдээс маань ажиглаад байдаг зүйлүүд юу гэдгийг тэр талаар ярилцгаа шидэд энэ хөл аюу хийж байна. За маш олон эмэгтэйчүүд өөрийнхөө дотоод нөөц боломжийг мэддэггүй юм байна. Тэгээд мэдээд идэг. Гэхдээ хэрэгэлдэггүй. Бодоол идэг, хийдэггүй. Ийм итгэлийнх нь анзаарагдлаа. Тэгээд хичнээн дотор нь ямар гой хайр өргөн байгааг, дээрс нь дотоод нөөц боломж нь ямар байгааг мэдэхгүй. Зүгээр нэг амар гой шидэт тохиор байхад чинь тэрийг ашиглаж чаддаггүй. Тийм дутагдaltaй байдаг нь анзаарлаа. Дээрс нь цаанаасаа заягдсан өвдөл гэж нэг зүйл байдаг тий. Цаанаасаа нэг заягдсан зарим дуулдаг, зарим нь хуурддаг, зарим нь бүжгэлдэг, зарим нь хуурдаг, нуурдаг юу байдгийг. Тэгвэл нөгөө up mind хөтөлбөр, update mind хөтөлбөрийн хүрээнд бид нар ингээд 6 сэтгэлгээнд дээр ажиллаад тэгээд тэгсэн чинь өнөөдөр үнэхээр 2 сэтгэлгээний тултал нь өгцсөн хүн өөргөө гаргаж ирлээ л дээ. Тэр нь бүтээлч болон дүрслэл сэтгэлгээн дээр үнэхээр тултал нь хөгжүүлж чадсан цаанаас төрсөн хүн байгаа байхгүй юу. Тэгэд үүнийг мэддэггүй юм байна. Хамгийн гайхалтай нь эмэгтэйчүүд бид нар өөрт зөндөө нөөц боломж байгааг мэдсээр ээжиж ашигладаггүй тийм нэг сул тал байна. За тэгээд энэ хаанаас үүсдэм бэ гэхээр бид нар багадаа нэг логик сэтгэлгээ, үгэн сэтгэлгээ жишээ нь одоо математик хичээлдээ жоохон муу ч юм уу, эсвэл физиктэй муу ч юм уу, ийм байхаар өөрийгөө жоохон мангар гэж бодох ч юм уу, эсвэл нэг би тиймч мундаг биш гэдэг мэдрэмжийг бид нар авчдаг юм. Нэг дутуугийн мэдрэмжийг авцсан. Тэгээд нэг ээж аав нэг үнэлэхгүй, магтахгүй байхаар бид нар ингээд өөрийнхөө чаддаг зүйлийг ч чадахгүйгээл бодож яваад идэг. Бусдаас илүү чаддаг мөртлөө өөртөө итгэлтэйгээр гараад хийж чадахгүй. Зарим нь ингээд дуулж, үнэхээр гой хоолойтой дуулцдаг мөртлөө тэрийгээ дуулж илэрхийлж чадахгүй байна. Би мэднэ уулын би сайн дуулдаг, мэднэ гэд тэгсэн мөртлөө мэдээд байгаа юм бол тэр авяас чадвар тэр зүйл чинь бусдад тус болоход эсвэл ингээд нийгэмд гарч ирэхэд хэрэгтэй үсттэй тий. Тэгэхээр ядч л орлогоо өсөхөөс илүү зөндөө юмд хэрэгтэй байдаг, мөрөөдлөө биелүүлэхэд хэрэгтэй байдаг. Гол зэвсгүүдээ бүгдийг ингээд нэг эрдэнэсийн авдар дотроо бүгдийг ингээд хомоол баас гэж бодоод нууц юм хаашаа. Гэтэл тэр нь ингэж гэрэлтэх, дээрэс нь ингээд бусдад сэтэл өгөх тийм хүчтэй, тийм зэвсгүүдтэй эмэгтэйчүүд бүгдэнд нь байдаг. Янз бүрийн. Тэгээ өнөөдөр хийсэн 20 гаруй эмэгтэй дотор янз бүрийн зантай, янз бүрийн тийм өөр өөрийн онцлогтой нэг ч давтагдаагүйгээ одоо тэр олон эмэгтэй дунд нэг ч давтагдаагүй. Зарим нь штэ үнэхээр игдүүтэй. Тэгэхээр игдүүтэй бүр хараал ингээ хайр өрмөр игдүүтэй дотоод дүртэй. Тэгээ бүр ингээ хажуунаас нь хүмүүс хараад ямар хөөрхөн юм бэ гэл тэгээд би бүр ингээ хайр өрөөд ингээ наанаас нь цоглоо. Тэгээ хажууд оролцож исэн эмэгтэйчүүд маань хүртэл ингээ ямар хөөрхөн юм бэ гэд харахаар хайр өрөө тийм дотоод дүрээ гаргаад ирж байгаа. Тэгсэн чинь нэрээ би амьдрал дээр ингээ хүмүүсийн хайрыг татаад байдаг шүү дээ. Нэрээ надад маш олон хэлжсэн шүү дээ. Энийг би мартцсан байжээ гэд. Мартцсан зүйлээ сэргэн гэдэг нь бид нар угаасаа өөрийгөө олон молно гэж яриад алга болцсон зүйлийг олоод байгаа юм биш. Дотор байгаа зүйлээ гаргаж ирэхийг хэлээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдрийн хичээл сургалт маань үнэхээр хүчтэй байсан. Яг тэр зүйлийг буцаагаад чи нэг ийм эмэгтэй штэ санаж гин үү чи нөгөө 17 дахтаа нэг ийм охин байсан да санаж гин үү гэд гаргаж ирж байгаа. Зарим нь үнэхээр нэг гал асан эмэгтэйчүүд байна. Үнэхээр нэг гал асан. Бүр ингэ нэг гал асаад шидмээр тийм эрсдлийг даадаг ийм мотивац өгдөг тийм эмэгтэйчүүд байна. Эрсдлийг даадаг юунаас ч айдаггүй бие даасан тийм нэг дархан тийм юм бардам эмэгтэйчүүд байна. Энэ эмэгтэйчүүд бусдад ямар зөвлөгөө өгдөг юм гэхээр бардам бай эр хүний өмнө битээ цөхөр гэд. Хувь хүнийх нь онцлог нь тийм байхгүй да. Тийм бэ. За тэгвэл нөгөө талдаа маш инхри зөөлөн эмэгтэйчүүд байна. Бүр нэг зөөлхөн. Яриагийн сонсгоод бүр ингэ нэлхраад баймаар. Очоод эрхэлчмээ санагдаад тийм нэг ээж төрхтэй тийм эмэгтэйчүүд байна. Гэхдээ бүр ингээл хажууд нь яриа сухаар тайвширчдаг. Зүгээр хажууд нь уурлах хэрэг байхгүй тийм тайван. За тэгвэл зарим нь ямар эмэгтэйчүүд байна гэхээр үнэхээр зүгээр суудгүй нэг цоглог тийм гал насцсан тийм эмэгтэйчүүд. Бүр цоглогонд ийдсэн. За зарим нь айгүй гүнжлэг эмэгтэй нар. Нэг гүнж шиг заяа. Гээл бүр ингээд амтмжээс юу ч гэсэн хайрлал ингээд нэг л тамар тайв ингээл хүмүүс харахаар л нэг тэрнээс ингээд кайф авдаг тийм гүнжлэг эмэгтэйчүүд байна. Тэгээ тэрний нэг би гэдгээ өөрөө мэдсэн байхгүй. Би урд нь болохоор бид нар ингээд өөрөөсөө төөрцөн байдаг шалтгаан нь нийгэм болоо энэ тэндээс хүсэмжит дөрүүдийг бий болгоод харцсан байт. За жишээ нь
өөрийгөө хүчтэй эмэгтэй байвал гоё Wonder Woman гэл амар гоё жад маттай эмэгтэйчүүд тархаалсан. Вау гэшэд би ийм юм байна гэж бодоод яллаа ч л. Гэтэл би тийм биш байлаа. Бид нар хэрэгтэй андуурсан. Тэгээд өөрийгөө тэр дүрдээ стандарттай нийцэх болохоор сэтгэлээр их унаа. Би чи хүчтэй эмэгтэй байх хэрэгтэй ш. Хүчтэй гэлээсэн чи ерөөсө хүчтэй биш тийм инхри алдар эмэгтэй байх дотор нь. Тэгэхээр бодъё л да хэдүүлээ нэг буун байдаг суманд харахгүй бол бодохгүй сте тий. За тэгвэл буугаар төлөөлөхгүй бол юу хийх юм те? Таанд одоо үнсгэлжингийн дүбэл таарах байх чинь жихэдээ үл яах юм тэр хичиг үл хийгээд штэ. Үнсгэлжингийн хойд игчнэр нэг том давхаатай байж үнсгэлжингийн болор шахах чихээд идэг үстэй. Бид нар яг тийм үйлдэлийг амьдралдаа хийдэг. Үнэхээр таны дүр дотоод эмэгтэйн дүр тийм биш байхад чинь яг тийм эмэгтэй болох гээд дайраад идэг. Ваа авсавцтай эмэгтэй ч гоё хүчтэй өстэй. Би яг тэр шиг хүчтэй байх хэвээр. Би өөр дүр байхгүй гэх. Өнөөдөр зарим эмэгтэйчүүд нь тэгж дотоод эмэгтэй нь ийм байна гэдэг чи. Юу ч надад юм бидгийн гэж мэгэд зарим жоохон юм нөгөө задгаа хувц өмсдөг ч юм ийм тачаангуу мэг эмэгтэйчүүд байхаар тэрийг харахаараа би энэ биш гэдэг. Өөртөө тийм шин чанар байгаад байгаа хуулна. Тэр чин тэгтлээ тийм муухай зүйл биш шүү дээ. Нийгэм итгэл үнэмшлэх хүрээнд бидрийг хязгаарлаад одоо ингээд нэг нийгэмд ингээд өөрийнхөө биеийн гоё хэсгийг стилистүүд гаргаа гэхээр нэг цэвэр чимтгийгээд ингэж мингээд байгаа эмэгтэйчүүд байна шүү дээ. Итгэл үнэмшил гэдэг зүйл бидрийг тодорхойлоод байна. Тэгвэл танд байгаа давуу чанараа ашиглах хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүс гоё битэй, гоё царайтай, гоё зан аршинтай, гоё ийдэг зөөлөн, хил усны мэдлэгтэй давуу чанараа ашигладаг л үсттэй. Тэг яг энтэй адилхан. За тийм байх. Тэгэхээр дүрслэл сэтгэлгээ, өвгөн сэтгэлгээ бидний их бодоод идэг ухаантай гоё эмэгтэйчүүд гэж бодоод идэг хэсгээс одоо өөрийгөө авч хай. Ихэнхдээ өвгөн сэтгэлгээ, логик сэтгэлгээ 10 жилдээ онцорж ирсэн их сургуультай улаан дипломтой болсон хүмүүсийг мундаг гэж бодохоо бол танд өөр сэтгэлгээнүүд нь хөгжсөн байж болно. Өнөөдөр гэхэд манад дүрслэл сэтгэлгээ, бүтээл сэтгэлгээ өнөхөр супер хөгжсөн эмэгтэй байгаа байхгүй. Тэрэнд заавал өвгөн сэтгэлгээ, логик сэтгэлгээ тэр зүйлний хэрэгтэй малга. Тэрийг жоохон сул хөгжүүлээд дасгал хийчихээ тэр эмэгтэй өнөхөр супер болохоор байгаа. Тэгээ өнөөдөр манай сургалтанд байгаа хүмүүс хинхчлэн тэр сэтгэлгээнүүдийг ажиллаад өөрийнхөө амьдралын гарцуудыг олоод өөрчлөлтүүдийг хийлээд үнэхээр нандин дурсамжаа хуваалцдаг болж байна. Энэ хамгийн гахалтай. Тэгээд дотоод эмэгтэйлэг дүрээ сэрээснээ надад ямар ашигтай юм бэ гэвэл өөртөө амар тав дахтай амьдрна. Маш тав дахтай амьдрна. Хэлээд нь шүү дээ. Та үнсгэлжингийн болор шахахыг чихэж өмсгөө болчих шүү дээ. Өөртөө таардаг тэр 40 харьцмарын дүүплэгч өмсч болно шүү дээ. Таны харьцмаар танд л таарна шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр хийж байгаа бүх эмэгтэйн хэлбэр дүрс нь өөр байгаа байхгүй юу? Заасан сэтгэл зүйн хувьд онцлогын хувьд өөр гарч ирж байгаа. Нэг ч эмэгтэй ихэрч байсан нэг нэгнтэй адилхан биш давцахгүй шүү дээ. Тэгжсэн бид нар нэг хин нэг дөөрөөгаад тэр нэг гоё уралтай, тэр нэг гоё битээ, тэрний зан чанарыг авчи, энэнийг гоёыг авчи ингээд наагаад идэг. Хүшээ тэр нэг багш дайжгүй байлээ. Тэрний дэрэг авчи, загварлаг байлээ. Би загварын дуурайчи яа гэл. Тэр нэг жоох юм хатуу ухаантай байлээ. Би тэрийг авчиа гэд. Нэг сонин шопинг гэж юм шиг зангараад идэг байхгүй. Бидний дотоод хүн дээр тийм шопинг гэдэг зүйл байхгүй. Хүнийг бусдыг дуурайх хэрэг байхгүй. Бид нар угаасаа зарим нь хүүхчиг дүрцэн бол өөрөө хүүхчиг замтаал биш дээ. Тэгж яасан заавал нэг санаатай тэр нэг хүчтэй эмэгтэй шиг бай гэд өөрийгөө хүчлээд тахаа чинь та чадахгүй. Таны энерги хүрэхгүй, таны потенциал хүрэхгүй. Тэгэхээр энэ дотоод эмэгтэйтэйг зөрчилдөхгүй яг өөртөө нийцээд амьдарч байгаа. Гүнжлэг бол гүнжлэгээрээ, эсвэл баатарлаг эмэгтэй бол баатарлагаараа тэрийг олцохоо. Энэ хамгийн чухал. Тэгэхээр бид нар яадаг гэхээр өөрийгөө хүчлээд байгаа байхгүй юу? Хүчтэй эмэгтэй байна гэж зарим нөгөө цэвэр чимтгий зам манг хэлсэн. Тэгсэн чинь угаасаа цаанаасаа дайлжгаар гэж болно шүү дээ. Угаасаа цаанаасаа дайлжгаар ерөөсөө зүгээр сууж чаддаггүй. Дайлжгарахаар л кайфтай байдаг. Тэгвэл тэр хүмүүс нь дайлжгаар ээжлээ гэлтэй. Яа заавал цэвэр чимтгий даруу бай гэдэг өөрийгөө хайрцаглаад идэг тий. Тэгсэн чинь тэр дайлжгаар хүмүүс ч дэлхийд од болсон дайлжгаруудыг бид нар бүгдээр л мэддэг үстэй. Монголд ч тий зөндөөл юм дайлжгараар алдартай хүмүүс. Харахаар хайр үрдүүл үсттэй. Хүнийг яг байгаагаар нь байгаа дайлжгараар нь хайрлах юм бол тэр хүний аюус бит штэ. Тэгэхээр хүсэмжит дүргээрээ өөрийгөө зовоож байгаа бүсгүүчүүд маш олон байна. Тэрэн донд өнөөдөр хүртэл орж ирлээ. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрө гарлаа. Нэрээ би ийм штэ. Надад ийм давуу чанар байсан. Надад маш олон хүн хэлж ийсэн. Өнөөдөр би өөрөө хийсэн болохоор итгэж байгаа байхгүй. Өөрөө өөртөө ажил суучаас итгэж байгаа. Тэгэд өөртөө итгэл маань ингэж нэмэгдлээ. Өнөөдөр би мөрөөдөл зорилгоо яг ингэж гаргалаа. Би яг энэ нэмэгтэйг буцаж авчирнаа. Зарим нь уйлж штэ. Би энэ нэмэгтэйг хаана гээдсэн бэ? Энэ нэмэгтэй надтай хамт байнга байсан штэ. Тэгж яхад чинь би нэг авдар дотор аргал шиг хадгалсан байсан. Тэр дотор миний алмаз байсан штэ. Энэ миний бусдаас онцлог чанар байсан штэ. Би яг энэгээрээ бусдаас давуу байсан штэ гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ тэрийг сэрэж. Зарим нь ингэж гадуур хайгаа явчих өөрийнхөө давуу чанарыг.
Баахан гадуур сургалт ном эсвэл баахан юмнаас хайж нөхрийнхөө амнаас эсвэл хадмынхаа амнаас ч юм уу энэ тэндээс амнаас ингээ хайгаж явж ясна нөгөө давуу чанар нь олдохгүй хараа сэтгэлээр унчиж. Уучлаарай таны давуу чанар хинч гаргаж ирдэг та өөрөө гаргаж ирдэг шүү гэдгийг хэлье. Яг коуч ментор тань тус болно сэтэл өгнө. Гэхдээ та өөртөө итгэлэх бий болгоно. Ямар ч ухаантай мэрэгэн багш далаалан байлаа гэж таны давуу чанарыг танаас өөр хүн гаргаж ирж мэдэхгүй. Таныг танаас өөр хинч хүчтэйгээр мэдэхгүй гэсэн үг. Энийг би бүр дахин лайв дээр хэлдэг. Тэгэхээр дотоод эмгтээлэг дүрээ гаргах нь нэг нөхөртөө таалагдахын төдий зүйл биш. Өөртөө амьдралдаа зориг мөрөөдөлтөд тухтай амьдрахын нэр. За мэдээж таны нөхөр таны гоо сайхан залуу насны гоо сайхан гал ирмэлзэл энэ төр татагдсан ч юм уу эсвэл юм өөр чанарын татсан байж болох ч гэсэн хүн хүнийхээ дотоод хүнд татагддаг байхгүй юу? Тийм учраас танаа нөхөр чинь таны яг тэр эмгтээлэг дүрдэн татагдсан байхгүй анханасаа. Энд дэр хүртэл инээдтэй гой судалгаанууд байдаг шүү дээ. Нууц амрагууд эхнэрээс нь хөөрхөн биш багч яагаад татагдчих вэ гэдэг. Дотоод эмгтэй нь үнэхээр яг өөртөө ихтэй байх юм бол гадна ямар сабирцсан ч юм уу харантай ч юм уу тэр хүний татах зүй ясны хэрэг байхгүй өөрөө ертөнцтэй эмгтэй. Тэгээ эхнэр нь анхаар ямар ч өөртөө итгэлгүй өөрөө шивгчин шиг харагдаад ижиж өөрийгөө хатналаг гэж бодцсон эмгтэйчүүд байдаг. За энийг би жоохон ширүүх хэлчихье заяа. Өөрийнхөө хамгийн анх нөхөртөөгөө танилцчихсан тэр хатналаг дүрээсээ гараад өдөр шөнөгүй аюугаа хоол хийдэг, нөхөртөө таалагдчих гүйдэг, хадамдаа таалагдчих гүйдэг, яг шивгчин шиг болцсон байдаг. Тэгчээд би хаана алдчих нөхөр яагаад намайг тоохгүй байгаа юм бэ? Намайг хайрлахгүй байгаа юм бэ? Миний төлөө яагаад юугаа зориулах байгаа юм бэ гэж хохирчин дүрд орсон байдаг. Тэгвэл анх нөхөртөө таалагдчихсан тэр бардам ч юм уу, инхрээ ч юм уу, гинэн ч юм уу, далжгар ч юм уу тэр охин хайцсан. Анх нөхөртөө таалагдахдаа та бүх зүйлийн барайг гүйдгүүлсэн шүү дээ. Танд бүх зүйлээ барайг гүйдгүүлсэн байхгүй. Тэгсэн чинь тэр охин хайцсан нэг даруухан өөртөө итгэлтэй, өөрийнхөө хувийн орон зайг мэддэг. Заавал эрэгтэй хүний араас яриад байдаггүй. Тийм лээс мэт бид нэр энэ л ярьж яад энэ ярьтал хүлээ юм лий. Үнцэнтэй эмэгтэй байм гэд. Тэг гэр бүл болчихоор яад тэр эмэгтэй алгуулсан баг булшилсан юм уу? Эсвэл ингэж яатсан юм уу? Авдартай төгцсөн. Бүр эрхэм нандин бүх гой чанаруудаа авдартай төгцсөн. Нөгөө гой бадрангууд ассан босс эмгтээлэг санана алгаа. За нөгөө гой инхри алдам нь алгаа. Нэг ширүү хүн болоо ирсэн байдаг. Ээжийн дүрд тоглолцсон. Эсвэл нэг юм их хэмсэг бүр ингэж ном дээрээс дүр аваад өөр дээр наацсан хүмүүс явж байна аач. Нэг ийм эмгтэй гэр бүлтэй амжилттай гэж гинэ. Тэ яг энэ эмгтийн дүрээр би өөр дээр наач гэд. Уучлаарай хэний ч баг таны нүрэн таарахгүй шүү. Би дахиад хэлье. Уран холбоогийн тэр корсет таны бэлхүүсэн таарахгүй заяа. Яг үүндээ тийм. Таны бэлхүүсний хэмжээ, таны сэтгэл зүйн хэмжээ, таны сэтгэлгээний хэмжээ дотоод эмгтэй дүр чинь шаал өөр хүн байгаа. Хинтээш давцахгүй. Тэр хэнийг ч бити бишэр, хэнийг ч бити шүд. Өөрийнхөө доторхыг гаргаж ирээч. Таны яг цор ганц энэ хороо дээр цор ганц дүр чинь юу юм. Өнөөдөр тэр олон эмгтэй дундаас ганц ч дүр давцаагүй штэ. Энэ дэлхий дээр ганц ч дүр давцахгүй штэ. Гэтэл таны дотоод эмгтээлэг дүр чинь юу юм бэ? Ямар эмгтээлэг дүр байгаад байгаа? Ямар нууцлаг зүйл байгаад байгаа? Тэг заримдаа хүмүүс ингэдэй би гэрээс гарахгүй юм чи юундаа өөрийгөө яадаг ингэж гой чанар манар хайцсан. Нэг ихнэрийн дүрт тоглолцсон. Өөрийгөө хайчдаг. Өөргөө тоо гэхэд ирэхээр ингээ бахан гоо сайхан махнаар явцдаг л та. За яг гадна талаас тийм л юм байна. Зам чанараа яатсан юм бэ? Зам чанараа яатсан. Тэр нэг нөөц бололцоогоо яатсан. Танд юм бүр хязгааргүй нөөц бололцоо байсан шүү дээ. Мэддэг хүсэл мөрөөдөл ярьдаг тэр охин хайцсан. Тэр нь байхгүй болсон. Зүгээр нэг ааштай хүн болсон. Зүгээр нэг босс их нөхрийн босс болох гээд яатсан. Эсвэл нөхрийн стандарт нийцгээд яатсан. Хитрхи ухаалаг дүр тоглоод яатсан. Ядрахгүй энэ ухаалаг дүр тоглохоос. Нөхрийнхээ хажууд хитрхи ухаантай байгаад ирвэл та үргэн шүү. Үргээд нэг гэрт хоёр ухаантай хүн хэрэгтэй биш. Та нөхрийнхөө дэмжигч нь ах хэрэгтэй. Тэгэд өөрийгөө ингэж идэг. За тэр маягтай хүмүүсийг яад юм аа тэгээд. Маягтай байхыг чинь хэн зөвшөөрөхгүй, хэн таныг маягтай биш вэ гэсэн. Өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөхгүй зүйлүүдээ бусдаас хатгаж хардаг байхгүй бид нар. Дотор чи ингэ тороод энийг харахад зэвүүрээд байна гэж байгаа зүйл дотор чин байдаг байхгүй. Магадгүй нүрэ будцсан нөгөө хувцас өмссөн хүүхнүүдийг харахад зэвүүрээд байгаа бол та өөрийгөө тийм гоё байхыг хүлээн зөвшөөрөх болохоор дотроос чатгаад дургуйч хүрээд байгаа. Магадгүй энэ ямар дураараа ярьж байна, ямар өнгөрөө гарвэ гэж бодоод байгаа бол яг та өөрөө дураараа ярих, өөрийгөө чөлөөтэй байлгах тэрийг хаацсан болохоор сэтгэлзийн шархтайч очиж онохоор яг зэвүүн нүрэддэг. Тэгэхээр бусад хүмүүсийг харахад зэвүүч хүрээд байгаа бол танд асуудал байгаа шүү. Бусдыг доош нээж хараад байвал бүр танд асуудал байгаа. Яг тийш танд ийм эго гэдэг зүйл байна.
Эго гэдэг нь бусдаас өөрийгөө дээр гэж бодод тайвшрах, эсвэл бусдаас өөрийгөө доор гэж үнэлэх. Одоо жишээ нь ихэнх хүн дээр суралцж байгаа багшаасаа өөрийгөө доор гэж бодох. Нөгөө талаараа би энэс арай дээр амьдарч энэ Монгол гэрт амьдарч юм, би бээрэнд амьдарч юм гэж өөрийгөө тайвшруулах. Энэ бол эгоны хэлбэр. Өөрийгөө цаашаа явах, өөрийгөө хөгжих бүх замын хаацсан хэлбэр. Тийм ээ. За тэгтээ та хамгийн анх ийм эмгтээлэг дүр зориг мөрөөдөлтөд явж байгаа үедээ хизээч хов бадж байгаагүй шүү гэдгийг анзаараарай. Хоосон яриаар суудгүй байсан. Зүгээр хийх ёстой юм хийдэг байсан. Цаг завгүй байсан. Одоо хийж байгаа зүйлээ нэг анзаараад үзээрэй. Яг 10 жилийн өмнө эсвэл өөрийгөө алтхаас өмнө эмгтээ байхдаа би яг юу хийдэг, юу дуртай, ямар сонирхолтой ертөнцтэй эмгтээсэн. Одоо миний байгаа байдал ямар болцсон юм бэ? Зүгээр энүүхэнд ярьдаг болцсон юм уу? Шал өөр болцсон юм уу? Тэр охин хайцсан юм бэ гэл. Тэрийг өөрөөс асуугаарай. Тэгэд хин нэгнийг бити дуурайгаарэ. Та хин нэгнийг дуурайгаад тэрний аргад над тохирно мохорно гэд үнсгэлжингээ болор шахаа үнсгэлжиндээ л таарна шүү. Танд таарахгүй. Тэгэхээр энэ тентгийн эмгтээчүүдийн сайхан чанаруудыг наан маань гэж нэг сони юм яриад яах вэ? Өөрийнхөө яг дотоод эмгтээлгийн хүч зэвсэгч юу тэрийг мэдэж ав. Тэрийг мэдэж аваад өөртөө ашигла, дээрэс нь цаашаа гэр бүлдээ ашиглахгүй гэдээ яах юм. Бид нар угаасаа л ер нь нөхөртэй хамгийн анх таалагдчихсэн тэр нэг хатналаг эмгтээ дээр очиж хайрлахыг хүсдэг штеп. Анх бидний араас яаж гүжсэн, яаж унж тусчихсэн те. Тэр эмгтээлэг хайраа баян мэдрахыг өгүүлээд идэг мөртлөө яагаад алуулчих гэж гайхаад идэв штеп. Одоо намайг нэг тохоо олчих, одоо намайг нэг хайрлахаа болчих, одоо намайг болцондорхоо болчих, одоо намайг халамжлахаа болчих. Бүх анхаарлыг тэр нөхөр дээр очсон бидий. Өөр дээр байхгүй. Өөрийгөө тоогооч ээ, өөрийгөө тоогооч. Энэ ертөнц хамгийн сонирхолтой гайхалтай хүн чинь өөрөө ахт чинь бусад хүмүүсийг тоогоод идэгин. Өөр хөлтэй тоон, хань ижлээ тоон, хадан мандмаа тоон ингээд баах хүмүүсийг тоожсноо өөрийгөө тоохгүй явцсан. Ах дүүнэр мөнөр гэж явснаа. Та өөртөө хэр зэрэг хөрөнгө оруулна, хэр зэрэг дотоод хүнээ гаргаж ирнэ. Тэр хэмжээгээр таны ажил амьдрал амжилттай байгаас гадна тэр хүмүүс чинь өөрийгөө тоосон эмэгтэйг бусад хүмүүс тоодог болохоос биш. Өөрийгөө золиоссон эмэгтэй хинч тоодоггүй. Та яагаад гэвэл өөрийгөө шалны алчуурахыг хүлээмжшүүлсэн гэсэн. Салбид ихийн дуртай нэгэл аваад авчдаг үсттэй. Яг тийм. Тэгэхээр энэ амьдралаа та өөрийгөө салбидаг болгоод байгаа юм уу? Зарим эмэгтэйчүүд ингэж хэлж байна. За. Үнэхээр би нөхөр маань намайг ингэ байж чи намайг хүндлэхгүй юм гээд. Өнөөдөр ганцхан цаг хичээлгийн цаг гаргаа суухдаа ямар их өрөвдөлтөй байдалд эмэгтэйчүүд орж ийн гэж бодож байна. Өөрийн хувийн орон зай гэдэг зүйл байхгүй. Бүгдээ тэгэд нөхрөө ч юм уу хин нэгнийг буруутгаад байгаа юм. Би ингээ өөртөө цаг гаргах гэхээр өөр хүүхд маань болохгүй байна. Нөхөр маань болохгүй байна. Эсвэл хадан маань болохгүй байна гэж юм яриад байгаа. Гэтэл та болохгүй байх нөхцөлийг бүгдээрээ тавьсан байхгүй юу? Анх бид нар хувийн орон зайтай байхдаа өөртөө зөриулээд ядчил ингээл нүүр амаа будаал ингэдэг байсан бол ээж осныхаа дараа хувийн орон зай байхгүй болсон юм шиг болчихдог. Тэгэхээр угаасаа та анханасаа хувийн орон зайгүй гэдэг хүүхдүүдэд ойлгуулсан, нөхөртөө ойлгуулсан юм чинь таныг гинт цаг гаргаад ирэхээр гайхна үстэй. Тэгэхээр баг багаар өөртөө цаг гаргаад сурахаас өөр аргагүй шүү дээ. Тэгээ бид нар өөрийнхөө энэ дотоод эмгтээлэг дүр цор ганц дүрээс яагаад олдчихдаг вэ гэхээр нийгмийн хайрцаг байна. Охин хүүхдээ гэж болохгүй. Охин хүүхэд аюултай сайн охин байх хэрэгтэй. Сайн охины синдром бол үнэхээр балладаг. Сайн охины синдромоор өссөн аав ээждээ таалагдгаа, нийгэм таалагдгаад өссөн охин ирээдүйд нөхөр дээр очихоор бүр илүү гай болно нөгөөх нь. Сайн эхнэрийн синдром залгахчихна. Сайн эхнэрийн синдром нь өөртөө зарцуулах цаг байхгүй, мөрөөдөл зориггүй, бусдын төлөөч золиослогч болоод байн гууртай хүүхд рүү ашгаар зодох эсвэл ингээд дандаа хохирогчийн дүр тоглож бусдад өөрийгөө сайн хүн гэж ярьдаг. Яг ийм байдалд өөрийг нь оруулдаг. Тэгэхээр сайн охины синдромыг таних хамгийн шинэ тэмдэг нь хэлэхгүй. Та бусдын өмнө одоо жишээ нь та хин нэгэнд хоол хийж өгдөг гимшээд байх. Эсвэл хин нэгний цаг зориулуудаг гимшээд байх. Тэр хүнд буруу зүйл хийгээгүй мөртлөө өмнөөс нь үйлчлэхгүй л бол гимшилтэй мэдрэмж төрөөд байгаа бол сайн охины синдром баг. Бидний яад өгөнд ордог сайн охин бай гэдэг ээж аав маань сургацсан. Тэгэхээр яг өөрийн итгэл үнэмшлийн зүйлийг үзэл бодлоо хамгаалж чадахгүй. Гүй би яг ийм зүйлийг хийгээд надад ийм цаг хэрэгтэй, надад ийм зориг мөрөөдлийн цаг хэрэгтэй, орой минь баясгалагч. Хэлэг гэхээр гэмтээ санагдаад. Өөртөө цагаа зарцуулах нь хүртэл гэмтээ санагдаж магадад. Өөртөө зориулж өөрийнхөө олсон мөнгийг бүрхт хүртэл гэмтээ санагдаад нөхөртөө бүгдийг ярьж байгаа жишээ нь тий. За энэ бүхэн нь бол сайн охины синдромын хэсэг, дээрээс нь сайн эхнэр хизээч хадамдаа таалагдах биш, нөхөртөөч таалагддаг. Яг л хин нэгний стандартад нийцэх гэж явж байхдаа бид нар өөрийнхөө стандартыг алдчихдаг учраас хин нэгний үн цэнд өөрийгөө нийцүүлэх гэж зовоож явах үедээ та өөрийнхөө үн цэнийг мартчихдаг. Би ямар үн цэнтэй эмэгтэй байгаад энэ нөхрийн хайрыг булаалаа. Би ямар үн цэнтэй эмэгтэй лээ гэдэг өөрийгөө мартцсан байдаг.
Тэгэд үн цэнэ мартчихаараа нөхрөөсөө үн цэнэ хайгаад идэг. Би чи нүд үн цэнэгүй мэ? Чи намайг тоохоо байлчиж, чи намайг ингэчиж, чи намайг ингэчиж гэд. Миний үн цэн чамаа шалтгаална гэд. Тэгсэн чинь тэр үн цэн чинь нөхрөө шалтгаалдаггүй юм билээ шүү дээ. Би бол үн цэн нөхрөө шалтгаална гэж боддог л. Нөхөртөө сайн ихнэр болчих юм бол хадамдаа юу болчих юм бол би сайн л байх юм бол гэл. Хин нэг нь таалагдахж бүхий хадам гин бүх зүйл таалагдахж хичээх юм бол хизээч таалагдахгүй. Ямар үед та хүнд таалагддгийг хэр өөрийн үн цэнтэй, өөрийн мөрөөдөлтөй, өөрийн амжилттай, өөрийн ололттой, өөрийн сул талаа хүртэл хүлээн зөвшөөрүүлж чадсан үедээ хайрлагдаж хүлээн зөвшөөрөгдөв шүү дээ. Бид нар тэгээ яа дэ өөрийгөө нэг гоё гялцаал ажилтай мөнгөтэй царайлаг байхаар өөрийгөө хайрлна гэд бусад үед мэ ахаар өөрийгөө зүхээд байвал та өөрийгөө хайрлах чаддаггүй юм битээ. Одоо ихэнх эмэгтэй гэртээ сухаар өөрийгөө хайрлахгүй юм гэж. Гэртээ сухаар та үн цэнгүй эмэгтэй болчт юм уу? Нөгөө төр зарим нь ингэж эготд юм. Ажилтай байхаараа би энэс арай дээр мэргэд. Уучлаарай ажилтай байлаа гэртээ байгаа эмэгтэйгээс дээр гэсэн үг биш. Яг орлоготой л байгааз. Гэтэ та хоёр хоёулаа үн цэнтэй нэг нэгийг хайрладаг л байхгүй. Тийм байна. Тэг гэртээ байгаа ч гэсэн энэ цаг үе чи яагаад тайван байдалд ирчвэ гэдгийг бодоод үз. Өөртөө очроо ол гэд яг одоо та гэртээ байна. Яагаад танд уналт ирээд байгаа гэж яагаад ингэж зовлоод бүр ингэж ёо болио гэдэл зовлоо ирээд байгаа гэж өөртөө очроо олоод хаа. Та хүлээлттэй хай гэж байна. Хүлээлт гэхээр ямар хүлээлт? Хариуцлага гэхээр нэг сайн нөхөртэй болчих юм бол ад жаргалтай амьдрна. Сайн эцэгтэй юм бол ад жаргалтай байна. Сайн ах дүүтэй юм бол ад жаргалтай байна. Сайн өргөдтэй юм бол ад жаргалтай гэдэг хүлээлтүүдийг бүгдийг хаяхад. Тэгээ гайгүй ажилтай юм бол, тэгээ гайгүй мөнгөтэй юм бол ад жаргалтай байна. Тэгсэн чинь энэ бүгдийг аваа явуул яах вэ? Та ад жаргалгүй. Тэг яах өгөх юм уу? Энэ бүгд алга болчих. Тэгээ нөгөө бахархаад идэг нөгөө гоо үзэсгэлэн манай эмгтүүчүүд чи өөрийгөө айгуу гой бахархдаг ш гадна талаараа биш дажгүй битээ энийг совдаг бодвол би ч харинггүй шүү. Марлаг бодвол би юм шүү гэдэг. Тэр нь эгоны хэлбэрлэлтэй өөрийгөө тайлбарлуулж байгаа хэлбэр. Тэгээ зарим нь ингэж бичдэг ш тээ. Оргиороо хөмсгтэй хүмүүс байна уу гэж ирээд. Эгоны хэлбэр. Хацар ногоод их хүмүүс хөөхөн гэж ирээд. За хөөхөн гэж бусдаас тайвшрах гэдэг. Гэтэл хүн болгоны гоо зүй хэмжээ өөр ш тээ. Тэр давхраатай юм а тэр бүлцэн юм байгааз. Хүн өөрөө гоо үзэсгэлэнтэй байх чинь нэг сонь юм ярьдаг те. Тэгэхээр энэний дагаж хямарч юмраа тэнд очиж давхраа юулж энд оюулж сэтгэлүүлээд ингэж явсараагаад хамгийн сүүлд өөртөө аз жаргалгүй юм битүүл авчихдаг. Аз жаргалтай эмэгтэй өөрийгөө ямар ч байсан хайрладаг эмэгтэй л хэлнэ. Халдсан ч байсан, царай удаач байсан, мөнгөгүй ч байсан, орлогогүй ч байсан, хинт ч хөвдөж явж исэн ч гэсэн хамгийн мяач байсан. Тэгэхээр та өнөөдөр найдад байгаа бүх найдвар итгэл найдвар хайсан үедээ найдад байгаа бүх итгэл найдвар хаяарай. За одоо өстө би мярууд нөхөр намайг аварчин. За би ингээд тартагтаа тулвал ах дүүс маань намайг аварчин. За би ингэчүүл нөгөө ангийнхан маань ядаж ханд өргөд ингэчин. Энэ бүх зүйлээ хаях. Ажлын хүмүүсээс өргөчөнд. Хин нэгэнд найдад ах үедээ бид нар өөртөө найдахаа болцсон л гэсэн үг байхгүй. Тэгэхээр та бодоорой хин нэгэнд найдад байна уу? Ажилд найдад байна уу? Өөртөө найдна гэдэг нь шүү дээ. Би хамгийн сайн чаддаг зүйлийг хийгээд хүн туслаад орлоготой болоод цаашаа би амьдарч чаднаа. Миний энэ дотор юм байгаа гэж бодсон үедээ өөртөө итгэл өөртөө найдаж эхлэх өөрөө хариуцлага. Намайг надаас өөр хинч босохгүй надаас өөр хинч 100 төгрөг өгөхгүй гэж бодох үед өөртөө хариуцлага хүлээж эхэлдэг. Тэгэхгүй яадаг вэ? Цалин болоо дон мессежлээ бидрийг илжих шиг амьдардаг. Илжиг урд нэг юм луум тавьчаал яг тэр идэх гээл яваад хизээч идэхгүй. Тэгэл дараагийн цалин хоосон ингээд цаг хугацаа дуусаад хүний бүтэд 30 жил өнгөрчдөг. За тийм байна. За тэгэхээр дотоод эмгтээлэг дүрээ сэрээ гэдэг нь та өөрийгөө танин мэдэх процессын хамгийн чухал хэлбэр. Та өөр дотроо тав тухтай амьдрна. Хин нэгний дүрд орж амьдрахгүй. Дээрэс нь анх тэр нөхөртэй хайрлаж исэн эмгтэйг буцаж авчрахаас гадна та бусдад ганц нөхрөөр хязгаарлах зүйл биш. Өөрөөр байгаа хүн маш олон хүнд хайрлагдаж эхэлдэг. Жүжиг тоглоог юмч. Нэг би мэдэрж байгаа байхгүй. Эсвэл өөрөөр ингэ байгаад хахаар амар. Нэг олон ухаантай нэг хөөрхөн дүр тоглохгүй их амар. Угаасаа л би юм чинь. Тэгээ манай шавнар өөрөөр байгаа хүний хажууд ер нь өөрөөр хүмүүс байхыг хичээдэг. Бүх хүлээсээ тайлцдаг. Угаасаа би надад юм муухай юм тохиолж ирсэн, юм гонигтай байсан, зовжин жаргаж ин бүх зүйлийг нээлттэй ярина штэ. Тэгэхгүй тэгээ яадаг вэ? Бид нар дандаа худлаа болоод энэ бүтээд ингээл худлаа нэг жокерийн нэрсгэл гаргаал. Тийм аа шүү заяа. Тэгээ энийг нэг бодоод үзээрэй. Зан чанар энэ бүх зүйлүүдийг бодоод үзээрэй.
Тэгээ бусдаас өөнтгөлж хараад байгаа зүйлүүд чинь танд байгаа гэдгийг хэлнэ шүү. Бусдын хувцс, царай зүс эсвэл ингээд алив юм зүйлийг өөнтгөлж хараад байвал танд асуудал байгаа. Таны дотор тийм юус хүлээн зөвшөөрдөггүй зүйл байгаад байна гэдэг. Хүн өөрийнхөө доторхыг хүнээс хараад яваад байдаг учраас. Нэг дахин хэлье. За тэгээд энэ хүлээ өндөрлж जैन. Тэгээд нэрээ би маргааш миний доторх цор ганц эмгтээлийн дүргийн хичээлээ орё гэж бодсон. Өнөөдөр үнэхээр сэтгэл хөдлөм ороод үр дүн үнэхээр гахалтай байгаад ээж охин хоёр хүртэл ингээд тодорхойлоод өөрийнхөө аяасыг гаргаж ирээд эгч дүү тодорхойлоод бүгдээр ингээд сэтгэл ханамж 100%-аас дээш хийсэн. Зарим нь ингээд сэтгэл хөдлөлийн хамгийн дээд зэгтээ хүрчихсэн. Зарим нь өөрөөгөө оллоо. Нэрээ би мартсан намайг сануулсанд баярлалаа багш. Ийм юм байдаг гэсэн юм уу? Би ингээд шал дэмий төөрөд явж ижи гэдэг сэтгэлүүд маш их ирчихсэн. Тэгэд би нэг эмгтээж гэсэн өөрийнхөө сэтгэл зүй асуудал өөрийгөө мартсан тэр зан чанаруудаа сэрээгээсээ энэ даалдах юмсаар өөрийнхөө сэтгэл зүй гэдэг зүйлийг олоосаа гэж бодсон. За тийм байна. Тэгэд маргааш 19 цагт ороод ирээрээ өөрийнхөө эмгтээлэг дүрийг сэрээх, өөрийнхөө очрыг олох эмгтээчүүдэд тэр сургалтаа зориулж байна. Тэг бүдэнд нь амжилт хүсье. Ер нь өөрөө өөртөө оруулсан хөрөнгө оруулалт тэр нь өмсөн зүйлснээс илүү аливаа зүйлийг авчирч өгдөг. Тэр нь таны дотоод хүн, дотоод сэтгэл зүй болоод мөрөөдөл хийгээд бүр цаашилбал таны амьдралын утга учир авах магадaltaй шүү. За тэгэд бүдэнд амжилт хүсье. Баяр таа.